За тийм ээ, өглөө өглөөр нэг үргэлжилсээр байна. За дөнгөж сайхан. За одоо яг студид маань хүрэлцэн өссөн байгаа. За хоёр зочлын маань бицгаан за промог бол үзэж сонирхлоо. За та хоёрт өглөөний өмнө төргий. За яг одоо студид маань ган жавхлан хийгээд за оюун тойрол хүрэлцэн ирсэн байна. Зөвөөр хэлэх юм бол энэ хоёр эрхэм маань за сүүлүүд одоо миний ойлгож байгаагаар бол Facebook-ийг Twitter орчинд бол одоо нэлээд олон анхаарал татсан одоо сайн үлсэн аяныг бол өрнүүлж байгаа. За ган жавхлангийн үгдэх юм бол за миний бас сүүл харснаар бол за YouTube сайтн дээр тийм ээ. За одоо хүний наймын одоо хохирогч болсон одоо нэгэн охины эцэг тийм ээ гэр бүлийн талаар бол тодорхойлс мэдээллийг бас бэлтгэж байсан. За мөн нөгөөдөөр Монголын бас эмзэг их одоо амьдралтай ер нь нийгмийн талаар тодорхой сурвалжлуудыг бол хүргэж тийм ээ. За нийгмийн сошиал сайтуудаар тавьж бас олон түмний бас сан сэтгэлээс хуваалцахаас томоохон боломжийг бол бүрдүүлж байсан. За мөн нөгөөдөөр бас оюун тойрол гэх юм бол тийм ээ. За эдгээр бас үндсэн ажилтаа боловч за хажуугнаас нь сайн үлсэн амьс өөрийн сэтгэлээрээ нэгдэж за баг сүүлийн миний ойлгож байгаа 7 хоногийн хугацаанд бол та нар хийж байгаа нь одоо үйл ажиллагаа нэлээс анхаарал татчихлаа. Тэгэхээр юуны өмнө та хоёр институт ирсэн бас талархснаа илэрхийлээд за яг одоо зүүцэн байгаа тэмдгээс эхлэв. За тэгэхээр бүх дэлхийн монголчуудаа эртэж монголчуудаа энэ өглөөний мэндийг хүргэе. За жахаа бол яг дөнгөж сая үүжгийн жүүжгийн өглөөнийхөө клубээс ирлээ. Тэгээд манайхан бол уулзаа сууж байгаа би дундаас нь гараад ирсэн. Тэгэхээр ямар ч хэлсэн энэ сайхан өглөөг ирч хүчтэй угтсан бүх үүжгийн жүүжгнүүдтэй бас намайг энэ нэвтрүүлэгт урьж оролцуулсан Игэл телевизийн хамт олонд бол баярлалаа илэрхийлмээр байна. Тэгэхээр оюун тойрог бас өнөөдөр өглөөгөөс яаж ухтав? Их сайхан утлаа. Яагаад гэвэл бид нар сайн үйл хийж байгаа болохоор энэ одоо бусад хүмүүс таниулах үүднээс энэ танаас төрлөх зорж байгаа болохоор зэрэг их баяртай байна. Тэгэхээр танах бас яг юм аян хийж байгаа учраас бол одоо нэг айхтар одоо босгож бол нэг төвөгтэй байгуулж бодож чинь. Өөрөөр хэлбэл баг бүгдээрээ л одоо шааш ууш иртэж тийм ээ босцоогоо яг өөрсдийн зохион байгуулж байгаа үйлстэй бол хэвчлэн гарч ийн гэж ойлгож байна. Тэгэхээр түрүү бас хэлж байна л да. За энэ сайн үйлс ингээд аян бол зохион байгуулж байгаа. За нэг ялангуяа энэ тун утгагүй 100 сарын баяр шинэ ном маань гарч байна. Тэгэхээр мянган билег бас хүүхдэд өгөх юм аян бас зохион байгуулж сонсч байгаа. Тэгэхээр энэ талаар бас мэдээлэл бол зарим нэг бас өглөө үзэж байгаа хүлээгс чомсод мэдээл авах байгаа хэл та. За тэгэхээр манай халуун сэтгэл залуусын нэгдэл гэдэг одоо байгууллага биш л дээ. Энэ сайхан залуусын сэтгэл зүрхээрээ нэгдсэн залуусын нэгдлийн зүгээс сэтгэлийн мянган бэлэг гэдэг одоо мянган хүүхдэд бэлэг өгөх тийм сайхан арга хэмжээг зохион байгуулж байгаа маа. Тэгэхээр ерөнхий санаа нь болохоор яг 12 сарын 31-ний орой хүүхд болгон бэлэг авах гэхээр гоё. Тэгтэл үнэхээр өөрийн одоо санхүүгийн боломжгүй байдлаас болоод бэлэг авах нь байтугай гидсэн одоо хоосон сууж идэг тийм олон мянган хүүхдэд Монголд байдаг. Тэгэхээр бид нэр бол тэр олон мянган хүүхдэд өгч чадахгүй ч гэсэн нэг мянган хүүхдэд сэтгэлээсээ бид нэр бэлэг өгье гэсэн ийм анх одоо санаан дээр үндэслээд энэ хүүхдэд бэлэг өгөх аян явагдаж байгаа. Тэгээд маш олон хүмүүс үнэхээр сэтгэл зүрхээрээ дэмжиж ажиллаж байна. Энээс гадна бүр бүх дэлхийн монголчууд бүх дэлхийн хэмжээнд бол ерөөсөө Америкаас, Солонгосоос за тэгэл Франц, Германаас ингээд бид нар лөө каргогоор маш олон газраас бэлэг явуулж байгаа. Тэгэхээр бол үнэхээр сайхан аян хүн болгон сэтгэл зүрхээрээ оролцож байгаа сайхан аян явагдаж байгаа юм л та. За түрүүн би бас нэг сүүлийн бас мэдээлэлээс цөхмөр байна л да. Өөрөөр хэлэх юм бол нэгэн одоо 7 настай нэг хүүхд тийм ээ. За хойд эцэг нь одоо төрөвчнээс нь 300 төгрөг авсан гэдэг нэрийдлэр одоо 4 цагийн турш одоо тарчлан зовоосон аимшигт одоо за жишүүрт хэрэг бол гарлаа л да. Үүнтэй холбогдуулаад танаа одоо залуусаа одоо үүжин гэдэг ч юм уу таас өөр чинь зүгээс ингээд зохион байгуулад за улсын хурлын зарим гишүүд за тухайлах юм бол Бацандан гишүүнтэй одоо ингээд хамтраад бас тийм ээ. За нийгэмд бас дуу хоолойгоо өргөж за гишүүн маань улмаар одоо иргэдийн танхимд хүртэл тийм ээ. За бас яг энэ талаар бол за мэдгэлээж за иймэрхүү зүйлтэй бол цааш хатуу тэмцээн бол мэддэж байсан л да. Тэгэхээр энэ маань одоо эргээд бол би юу гэж ойлгох юм бол эхэндээ бол одоо хүний 8-ны золиос болсон охид бүсгүүчүүдийн сайн сайхны төлөө гэж байсан бол сүүлд нь хамаах хүрэн улам одоо тэлгэлээд тийм ээ. За одоо бага насны хүмүүс гэдэг ч юм уу за өндөр насны сүүлдээ одоо бүр ингээд бүр нийгэм томоохон бүр кампанит ажил болон өрнөд байна л да. Ер нь тэгээд энэ хотын дөрвөн байшингаас жоохон зах руу гараад яваад үзэх юм бол Монгол улс бол аимшигтай хүчирхийлэл өдөр болгон явагдаж байгаа. Энэ 7 настай хүүхдийн хэрэг бол зүгээр нэг жишээдүүд байсан. Ил гарсан жишээдүүд. Тийм учраас энэ дээр бол үнэхээр Монголын бүх залуучууд манай улс төрийнхэн төрийн зүгээс одоо анхаарал тавих цаг нь бол болсон. 7 настай хүүхдийн хувьд бол ямар ч байсан тэр хойд эцгийг нь бол цагдаа барих арга хэмжээг авахулсан байгаа. Түүнээс гадна охиныг бол одоо хүүг бол одоо эмээ дээр наваачих талаас нь ярьж байна. Ээж дээр нь сэтгэл зүйн эмчилгээ хийх талаас нь ярьж байна. Тэгэхээр ямар ч байсан дуу хоолой маань бол үр дүнгээ өгөөд ямар ч байсан энэ асуудал дээр бол нэлээд том анхаарал тавигдчих явж байгаа. Бас яг нэг мэдээлэл авчлаасан. Тэрний өгөхлөөр бас нэгэн эмэгтэй тийм ээ. За арх удаг одоо хартаа өөрийг нь одоо хүчрхийлэлд өртүүлдэг одоо нөхрөөсөө салахын тулд 3 удаа салах хөргөлөө шүүхт өгсөн боловч тэр дээр нь одоо буцааж тийм ээ. Хоорондоо эвлэрээ гэсэн одоо тийм шаардлага тавьж байсан. Улмаар энэ хүн эмэгтэй маань нөхрийнхөө одоо харамслагаар амьсаа алдсан үйл явдлаас болсон байгаа юм л да. Тэгэхээр ер нь бас ингээд харж байхад бол Монголд одоо
За одоо та бид гурав ингээл ярьж байхад бол бүх зүйл хийх юм шиг боловч яг одоо тийм ээ. За хотын захын дөрүүдээр явах юм бол хүч хэрхийл бол одоо өдөртөн үйлдэж байна гэсэн тийм харамсалтай мэдээлэл гарч ирж байна. Тэгэхээр та нар юу н одоо сүүлийн үед яг төрийн ямар одоо шатны байгууллагатай хамтран ажил тийм ээ. За энэ хүү одоо нийгэм бугшаад байгаа муухай хүч хэрхийлийг одоо даван туулахаар оролдож байна. Тэгэхээр юуны өмнө бол улсын хурлын гишүүнжээ Бацаандангийн зүгээс бол энэ тал дээр нэлээд хүчтэй анхаарал тавьж байгаа. Тэгээд маш олон хуулийн төслүүд дээр одоо ажиллаж эхлэв байна л да. Тэгэхээр ер нь бол хууль эрх зүйн орчны боловсронгуй бус байлаас бол маш олон юм болж байгаа. Ягаад тэгэхээр ингээд гудамжинд нэг хүн нёга зодчоор аваачаад энэ бол гэмт хэрэгэ гэж цагдаа орчдөг мөртлөө гэрт нь аваачаад 7 настай хүүхдийг одоо 4 цагийн турш төмөр тэлээний арлаар одоо хэвтэрт ортлон зодсон багт энэ бол ахуйн хэрэг танаа гэр бүлийн асуудлыг цааш нь төлөвлөдөг. Ийм одоо утгагүй болоод муухай хандлага байж болохгүй. Тийм учраас тэр гэр бүлийн одоо салах өргөдлөө өгсөн эмэгтэй хөвч гэсэн энэ бол гэр бүлийн асуудал ахуйн хэрэг гэдэг юм руу түлхэж буцаад. Гэтэл яг адилхан гэмт хэрэг байдаг. Яг адилхан энэ бол шийдэх ёстой арга хэмжээ авах ёстой зүйлүүд байдаг. Тэгэхээр энэ дээр бол яахааргүй одоо энэ гэр бүлийн хүчирхийллийн хууль, хүүхдийн child protection law тий. Одоо хүүхдийн эрхийг хамгаалах хууль. Тэгээд үүнээс гадна бол гэр бүлийн хууль энд бол маш тодорхой зааж өгсөн байх ёстой. Тэр эцэгхийн хариуцлагын тогтолцоо гэж юу байдгийг бүр болохгүй бол хүүхдийг 4 цаг хэвтэрт ортлон зодсон бол тэр эцэг байх эрхийг нь их байх эрхийг нь хасах тал дээр ямар хуулийн заалт байдгийг энэ дээр бол заавал эргэж харах цаг нь бол болсон. Хууль нь тодорхой биш эргээд хэрэгждэг гэж ойлгож байна. Тэгээ хууль нь тодорхой биш. Тэгээд ер нь бол хэрэгждэг. Тэгээд хүчирхийлэлд өртсөн 5 хүн болгоны нэг нь л цагдаа ханддаг. Энэ бол одоо манаас иргэдийн өөрсдийн хандлага. 120% нь бол одоо зүгээр хандах гэж одоо оролддог тийм ээ. Эцсийн шатнд шийдвэрлэхэд бол бас эргэлзээтэй юм байна тийм үү? Тийм, ерөөсөө тийм судалгаа байдаг. 5 хүн болгоны нэг нь цагдаагийн байгууллагад ханддаг. Тэгээ хандсан нь бол одоо буцаад ахын хэрэггээ буцаагдчихдаг. Тэгэхээр энэ бол үнэхээр бас маш учир дутагдaltaй. Заавал одоо цаг нь болсон дуурах ёстой тийм үе нь ирчихсэн л асуудал юм байгаа юм л да. Ер нь бол. Тэгэхээр оюун туяасаг нь 1000 бэлэг аян маань одоо ямар үе шаттай явагдаж байна тийм ээ. За ер нь эцсийн хугацаанд бол хизээ байх юм болоо. За бэлгээ авсныхаа дараа яг хаана одоо очт юм энэ хүү бэлгийг одоо тараах юм болоо. Манай Eagle нийтлэлээс хамт олон ч гэсэн бас энэ хүү аяндас нэгдэх сонирхолтой байгаа. Зөвөөр хэлэх юм бол за би энэ юг хайрцаг одоо аваад үзэж тагонд харуулъя. За бид хүмүүс юм хайрцаг бол аялуулж байгаа. За энэ хүү хайрцаг маань бас ингээд дөнгөж одоо өчтөр өрөө хэлсэн гэдэг бол нэлээд чамгүй байгаа. Энэ бол таанаас өвлөд өрөөл авсан гэдгийг бол ойлгоорой. Өө шууд одоо авчих юм шиг яг зөв бас сэтгэлээ бож болно тийм ээ. За одоо энд бас ингээд бичсэн байгаа л даас манайх ингээд дотор нь тийм ээ. За ингээд харах юм бол за Eagle нийтлэлээс ингээд бас юм халуун сэтгэлийн аян зохион байгуулад тийм ээ. За хүүхдүүд бас ингээд хөрөнгө оруулалт. Энэ бол одоо заавал бэлэн мөнгөөрөө биш тийм ээ. За ямар нэгэн одоо зүйл бол очно гэсэн зүйлийг бол хэлж байгаа юм. За бас Eagle телевизийг үзэж байгаа үзэж таа хүн байх юм бол манай телевиз дээр бас үүдэн дээр энэхүү хайрцаг маань байгаа. Өөртөө бас энэхүү за аян бол бас өрнүүлж болно гэж бодсон. Тэгэхээр оюун туяасаг аян мас ямар одоо бүч хатаа явж байна. Сэтгэлийн 1000 бэлэг үйл ажиллагаа маань ерөөхдөө бага бүрдүүлсэн. Тэгээд 15 хүн нэмж хасахгүй юм уу? За. Ерөөхдөө болохоор зэрэг бид нар бэлгээ цуглуулад эхэлсэн байгаа. Эхнээсээ хүмүүс бэлгээ авчирч өгсөн. Дээрээс нөгөө бэлгэндээ зориулаад 1000 цаасан шүү хийсэн ба. Тэрнээр маань сэтгэлийн өвгтэй хүмүүсийн өөрийн гэсэн хоосон ч зүүнийг шуу биш юм байна тийм ээ. Сэтгэлийн өвгтэй тэгээд дээр нь аюу гой нэг хүүхдийн эрэгтэй хүүхдэд бол эрэгтэй хүүхдийн тийм машины зургтай наалт малт ингээд аюу гой сэтгэлээрээ тийм 60 залуус хийсэн нэг сая өнгөрсөн бүтээсээ өдөр бид нэр хийсэн байгаа. Тэгээд дээрэс нь бэлгээ цуглуулад эхэлсэн. Энэ үйл ажиллагаа маань ер нь аюу сайн явж байгаа. Тэгээд хүмүүс ч гэсэн аюу хандж байгаа над руу гадаадаас болон Монголоос яаж оролцох вэ? Ямар хэмжээгээр оролцвол зүгээр үг гэд. Бид нар болохоор энд ерөөсөө бидний нэрний маань утга гэсэн сэтгэлийн 1000 бэлэг гэсэн утга болохгүй. Үгтэй болохоор ерөөсөө хүнийг заавал тийм дэлгүүрээс ороод зүгээр бэлэн бэлэг аваад өгөхдөө биш. Тухайн хүүхдэд хэрэгтэй. Тэгээд хүнсний бүтээгдэхүүн орохгүй тэгээд хичээл эргэлж юм уу. Янз бүрийн тийм бэлгэнүүдийг сэтгэлийн бэлгэнүүдийг бид нар цуглуулад эхэлсэн байгаа. Бэлэг хүлээж авах сүүлч байгаа цаа. 19-ний тус. 19-ний тус. Ер нь тэгээд хичээгээ тарааж эхлэв. 20-наас 30-ны хооронд орой бүр 7 цагаас 19 цагаас ихтлгүүрийн ажуудлын Амстердам кафе цуглаад тэгээд тэндээ өвлийн өвгөн засаа охин гээд янз янзын тийм хувцастай хүмүүс болж хувраад Үлгэрийн Баатрууд болж хувраад тэгээд сонгосон айлуудынхаа юу л ингээ хуваагдаад баг болоод явна. Тэгээд орой 19 цагаас хойш ерөнхийдөө тарагдаад эхлэн өдөр болгоо. Өдөр 100 бэлэг гэсэн тооцоотой явж байгаа. Ер нь дунджаар тийм ээ. Тэгэхээр анхаарахлаа зүгээр Eagle News телевиз та бүхэнтэй хамтраад тийм ээ. За одоо шинэ жил одоо ойртож байна тийм үү тусгай юм дугаар гаргаад яг одоо энэ бэлгийн аянтай холбогдуулаад бэлэг авсан одоо тэр 1000 хүүхэд тийм ээ за зохион байгуулалт таас гэсэн оролцоод ингээд нэг тийм хэдэн цагийн одоо тийм ээ
За телевизэн програм гэдэг ч юм уу. Эсвэл ер нь нэг тийм үйл ажиллагаа явуулбал та бүхний хувьд хэр болцоо байгаа цаг зав. Тэгээ сайн үйлсийг бусдад түгээх зүйл дээр бол манай халуун сэтгэл залуусын нийт бол байнга нээлттэй. Тийм. Тэгээд яг саяны бэлгэн дээр нэмж хэлэхэд болохоор бид нэ зүгээр нэг аль нэг том компаниас 10 сая төгрөг аваад тэгээд тэрүүгээрээ мянган бэлэг худалдаж аваад тэр компани PR хийгээд өччих шиг амарх юм байгаагүй. Өнөөдөр болохоор нөгөө нэг нийгмийн хариуцлага гэж яриад байгаа юм их буруу яриад байна л та. Зүгээр нэг тийм нэг газар аваач нэг компьютер өгдөг, хүмүүст асрамжийн газар аваач бэлэг өгдөг. Тиймэрхүү байдлаар бол манай компаниуд хиймээргүй байна. Түүнийг маш том одоо хөрөнгө оруулалт тийм ээ юу гэдэг вэ? Тэгэхээр бид нар болохоор нэг ч хүнээс мөнгө авахгүй байгаа. Яг хүмүүс 2 хүүхэдтэй айл нь илүү 2 бэлэг бэлтчих. 3 хүүхэдтэй айл нь илүү 3 бэлэг бэлтчих. Тэгээд тэрийг сэтгэлээсээ аваад ирээ. Бид нар бол зөвхөн түгээгч ийм үүрэг гүйцэтгэе тийм. Тэгээд яг үнэхээр бэлэг авах ямар ч нөхцөл боломжгүй тийм хүмүүсд бид нар бэлгийг өгнө. А түүнээс биш зүгээр карманасаа 20 мянган төгрөг гаргаж ирээд надад өгөхөд бол энэ бол асуудал. Энэ бол өөр асуудал болчиход байна. Тэгэхээр нэг тийм хүн болгон үнэхээр хүнд бэлэг өгье гэж бодож байгаа нэг гэрээсээ гараад дэдгүүр ороод сонголт хийгээд нэг 2 хүүхдийн бэлэг бэлдээд бид нартай авчираад өчгöd бол энэ хүний сэтгэл шингэж байгаа байхгүй. Энэ утгаараа сэтгэлийн мянган бэлэг гэж нэрлэдэг. Тэгэхээр энэний цаана нөгөө нэг бэлэг өхнө гэдгийнхээ цаана бас нэг өөр нэг философи яваад байна л да. Ийм хайрын түгээх тэгээд ингэ хүмүүсийн бие биенээ гэсэн ийм сайхан сэтгэл. Тэгээд яг хамгийн гол нь хүмүүсийн өөрсдийн гар бие оролцоо. Энэ бол маш чухал зүйл юм байна. Тэгээд түрүүн бас ер нь та бүхэн одоо яг одоо Facebook, Twitter үзэн харж байхад тийм ээ. Хаягны талаар бол тодорхой мэдээлэл бол оруулсан байлаа. Түрүүн бас хэлсэн дээр мянган шуугууртал ингээд хэдэн хийчихсэн тийм ээ. Өнгөөгөр ингээд бүр алгалуудад маш гайхалтай харагдчихсан. Тэгэхээр бас чи бас өөрөө бичсэн л байсан л да Facebook утсан дээр. Зүгээр одоо ингээд одоо нэг тийм комент бичээч юм уу сенсацлог хинч чадна. А яг одоо бодиттой үр дүн тийм үү? Яг одоо бидэнтэй нэгдээ эсэл зүгнээс ингэ яхан бол та бүхэн бол боломж байгаа шүү. Бити одоо юу гэдгийг тэр компьютер аргач юм ингээд нэг бухимдаалч хүмүүстээ нэг зэн цайван бос үр төрөх биш. Зүгээр л бидэнтэй нэгдээд ингэ яхан бол одоо та бүхэн хэрэгжүүлж байгаа нь аяа мань илүү үр дүнтэй байх болох зүйлсийг хөндөжсэн тийм. Тий, тэгээд яг хуу ер нь бол ингээд яг хүмүүсийн өөрсдөө яг хэлсэн зөвлөлтөд залуусын өөрсдийн оролцоо бол маш их чухал. Бид нар бол нэг ч хүнийг цаашаа гэж төлөхгүй байгаа. За хүрээд ирээ. Яг тэгэхээр халуун сэтгэл залуусын нийт гэдэг чинь байгууллага биш байхгүй. Төрөн бас байгуулж биш. Тэгээд халуун сэтгэлтэй хүн болгон халуун сэтгэл залуусын нийтлэг гишүүн гэж өөрсдөө үзэж болох байхгүй. Тийм учраас өөрсдөө гишүүд нь хурж ирээд үйл ажиллагаанд оролцооч гэж юу нь уриалаад байгаа байхгүй тий. Тэгэхээр манай Монголд бол заавал одоо ингээд нэг юм болох цаг нь ирсэн тий. Хүмүүс одоо ингэж бие биендээ сэтгэл гаргаж ингэж хүмүүсийн ингэж оролцоо нийгмийн төлөө ямар нэгэн төр засаг компанийг харалгүйгээр хүн болгоны жижигхэн юм сэтгэл нэгдэх юм бол Монгол улсад бол маш том өөрчлөлтийг хийж болж байна. Ялангуяа сэтгэлгээний өөрчлөлт гэдэг зүйлийг бид нар хийж болж байна гэж ер нь ингэж хараад байгаа. Тэгээ бид нар бол өмнө 600 монгол хүнийг иж бүрэн хуцалсан. Тэр бол бүгд бие бинийгаа танихгүй 130 өнийг өдөр цуглаад 30 машины цуваатай явж хуцалж ирсэн. Та нар мэдэх бах free hug гэдэг бид нар хүмүүсийг үнгүй тэрвэрлэлт гээд одоо project зохиож ирсэн. Surprise Friday гэдэг 19 мянган метр квадрат газрыг бид нар цасыг нь цэвэрлээд зайсангийн бүх цасыг цэвэрлээд түүхийн ажилчдын 3 хоног амарчгаа гэдэг хэлсэн. Тэгэхээр яг хуу би бол нэг хүүхдэд бэлэг өгөө тэр хүүхдийн амьдралыг өөрчилж чадахгүй гэдгийг бол хинээш илүү сайн мэдж байгаа. Тийм тэр хүүхд бол яг бэлгийг аваад баярлаад өнгөрөх бах. Тэр хүүхдийн бол үнэхээр бүх насныхын нэг сайхан дурсамж болох. Хэзээ ч бэлэг авч үзээгүй хүүхдээр өвлийн өвгөн цасаа охин очиод бэлэг өгчөөд явхад бол би хэрэг жоох хүүхдээсэн бол насаараа мартахгүй. Тэгэхээр одоо тэр эд зүйлс өгөөд одоо нийгмийг өөрчлөх гэдэг юм биш. Энэ тэрэнд оролцож байгаа залуусын сэтгэлгээгээр дамжиж энэ нийгэмдэр нэг тийм бие биенээ гисэн энэ залуусын сэтгэлгээний шинжилгээ гэж яриад байгаа юм л да. Иймэрхүү зүйлийг л одоо нэвтрүүлэх гэж юм яваад байгаа. Тэгэхээр энэ цаана нэг өөр гоё утга учир байгаа юм шүү гэдгийг л бас хэлмээр байна л да тий. За тэгээд та бүднээс ярьцлага бас за өндөрлөж байна. Зуны яриад их юм бол маш олон зүйлсүүд байгаа. Яагаад гэх юм бол миний ойлгож байгаагаар за энэ 12 дугаар сард бол мянган бэлгийн гэдэг ч юм уу сайн халуун сэтгэлийн аян гэж явж байна тийм ээ. Ирэх бас оны 1-р сард гэсэн өөр бас аян бол хэрэгжүүлэх болов гэж бодож байна тийм ээ. Би юунд маш их олзуураад байна гэх юм бол Монголын залуучууд маш их өөр болж байна л да. Сайхан хүртэл ингээл 12 дугаар сарын 20-нд дэлхийд сүрнэ гэл ингээл бөөл нэг сенсацлын мэт. Яг одоо бидний дэргэд байгаа нь одоо хүчирхийл тийм ээ. Нийгмийн одоо маш хүндхэн сэдвүүдийг одоо бид яагаад ардаа орхисон юм болоо. Магадгүй бас ганц жавхлан тийм ээ. За чиний бас хамдан зүсгсэн залуучууд тийм ээ. Энэ хүүглийг бас цааш нь хөргөжлөж өглөө том ишүү одоо илүү нийгэмс хаансан томоохон бас компанид ажиллаж өргөнүүлнэ гэж итгэлтэй байна. Тэгээ бас яг нэвтрүүлэг төгсгөлд ажиллагаа төгсгөлд бас яг чамтай өрн танаа одоо аянтаас яаж нэгдэх талаар бас нэг хай гэдэг ч юм уу зүйл өчгөл зарим хүмүүсээс мэддэггүй л дээ. Тэр болон залуучууд бас Facebook руу хозроо ороод гэдэг ч юм уу те. Эсвэл одоо яг мантлын усаас яриад бас тийм хайгуул авч чадах байх л та.
За тэгэхээр бидний хаяг гэхээр Гэхдээ яг үүсгэж үүсгэж одоо уулзалт хаана болдгийг эсвэл одоо өөртөө чи ямар утсаар нь холбогдох юм те. Тий. Тэгэхээр одоо хүмүүс өлөө намайг их олдгоо байлаа гэдэг шиг байна. Би бол өглөө болгон 7 цаг 10 минут ихэд яг 103 өөдөөс авсан Rosewood Cafe-д үүжгэн дээрээ сууж идэг. За. Тий. Тэнд бол кофегоо уугаад ингээд хүмүүстэй яг сайхан гоё гэгээлэг юм яриад өдрийг эхэлдэг ийм сайхан өглөөний соёл бол бий болж байгаа юм л да. Тэгэхээр тэн дээр бол бид нартай уулзч болж юм. За тэгээд манай Оюко бол яг сэтгэлийн мөнгөн биелэхийн прожектыг ахалж байгаа болохоор Оюкогийн утас угаасаа Facebook дээр байгаа юм чинь зарлчвал утас чинь халаад балардаг болоо. 99 74 98 54. Тэгэхээр манай Оюкогийн утас бол 99 74 98 54 гээд залгаарай. Тэгээд нэг бол мессеж бичиж болно. Тэгээд ямар нэгэн байдлаар бид нар холбогдоод ингээд удахгүй нэг уулзалт ч бас зохион байгуулах байх. Тэгээд ган жавхлан чадраа бол гээд миний одоо Facebook-ийн профайл дээр бол манай мэдээлэлүүд бол бүгд явж байгаа. Тэгээд би энэ Eagle телевизэд яг юугаа бас зарим нэг мэдээлэл үлдээчих. Тэгээд Eagle телевиз рүү уцтаад бас асууж болох байх те. Бид нөгөө нэг тийм байгууллага бичлэгээр биднээс офис эднэр гэж байхгүй шүү дээ. Тийм бүгд л нэг тийм сэтгэлээрээ карманаас нэг 5-10 мянган төгрөгөө хийгээл бензин тосоо аваад ингээл явж байгаа тийм залуучууд болохоор одоохондоо бол тийм тэнд ирээд уулзчаарай гэж хэлж болж чадахгүй нууцлаарай. За ямарсан өөрсөнд холбогдож хаягуулсан баярлалаа. За энэ үеийн ярилцлага цаг маань өндөрлөж байнаас та бүгдийн одоо хэрэгжүүлж байгаа нь томоохон сайхан үйлсэн одоо тийм ээ. За энд маа. За бид бүхэд одоо нэгдэн ажиллах нь бол за нэр төр хэрэг бахаална. Та хоёр баярлалаа. Баярлалаа. За энэ хүрээд зочны маань ярилцлага цаг бол өндөрлөж байна. За өглөө үлмэн цааш үргэлжлэх болно. Зөөрөл найруулагч нь одоо цаг бол дуусах ойртсон байна. Улмаа гэлцаараа гэсэн тохиог бол өгч байна. За яг төгсгөлийн цаг агаарын мэдээг өгөхөөс өмнө за жижигхан бас нэгэн гадаад мэдээг өгье. За тухайлбал Америк нэгдсэн улсын Бостон хотод за нэгэн одоо Sexy Santa Claus-ыг шалгаруулах уралдаан болсон байна.